Өнөөдрийн гадаад мэдээний дараагийн хэсэг нь дэлхийн зах зээлд болж буй онцгой үйл явдлуудтай холбоотой. Компаниудын хувьд зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын эрчимтэй өсгөж түүнийг доктортой хадгалах нь чухал байдаг. Сүүлийн жилүүдэд хятадын зах зээлд хятадын өрсөлдөгч нарт айжмаар шахагдж байсан Илон Маскын Tesla компани нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд борлуулалтаа 40% өсгөж чадсан байна. Тэгэхээр энэхүү гинтийн өсөлтийн цааш шалтгаан нь юу байсан бэ? Tesla компани, BYD, NIO, Xiaomi зэрэг хятад дахь өрсөлдөгч компаниудын үнийн дайнд татагдсан орж худалдан авагчдад төрөл бүрийн хөнгөлтүүдийг эдлүүлсээр байна. Тухайлбал цахилгаан машиныг хүүгүй зээлээр болгох, мөн урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээг боломжит хамгийн бага түвшинд барьж зарим хуучин загваруудыг огцом хямдруулсан нь инфляцаас болгоомжиж буй дундаж давхархын хэрэглэгчдийг маш ихээр татсан байна. Нөгөө талаар бүгд найрамд хятад улсын зүгээс ногоон эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын хүрээнд цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтцийг асар хурдтайгаар нэмэгдүүлж байгаа нь ирээгээр нөлөөлжээ. Tesla-гийн барууны зах зээлдх борлуулалт бага зэрэг саарж байгаа энэ үед тус компанийг гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч Илон Маск хятадын зах зээлд улам их холбогдол өгч хүчин чармаалтай бусад замаар нэмэгдүүлж байна. Тухайлбал саяхан Бээжинд айлчилсан Трампын айлчлалын бүрэлдэхүүнд орсон тэрээр хятадын засгийн газраас бүрэн автомат жолоодлагын буюу FSD системийг нэвтрүүлэх зөвшөөрлийг авч чадсан байна. Тус компани Шанхай дахь үйлдвэр өдгөө 40 секунд тутамд нэг цоо шин машин угсарч гаргаж байна. Тэгвэл хятадын өөрийн цахилгаан автомашин үйлдвэрлэгчид ямар арга хэмжээ авч байна вэ? Tesla-гийн хамгийн том өрсөлдөгч BYD компани үнэ бууруулах стратеги үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нөгөө талаар хамгийн сүүлд Seagull хэмээх бүрэн тоногдсон цоошин автомашины төрлүүдийг зах зээлд нэвтрүүлсээр байна. Tesla компанитай зөвхөн хятадын зах зээлд өрсөлдөө зогсохгүй, барууны зах зээлд тэр дундаа Европт хүчтэй өрсөлдөх бодлогыг BYD баримталж байна. Ингэхдээ бэлэн автомашиныг ачааны усан онгоцоор экспортлохоос илүү Унгар, Польш, цаашлаад Испани улсад өөрсдийн угсрах үйлдвэрүүдийг шууд барьж байгуулж байна. Энэ нь Европын холбооны баталгаар зэхэж буй импортын 30 гаруй хувийн өндөр татвараас хуулийн хүрээнд бултах хамгийн ухаалаг нүүдэл болсон. Бээжингийн энэхүү геоэдийн засгийн алхам нь Европын ногоон шилжилтийн хүрээнд өссөн нэмэгдэж буй цахилгаан автомашины эрэлтийг хятадын компаниудад ашигтайгаар эргүүлэх зорилготой гэж хэлж болно. Мөн түүнчлэн дотоодынхон ач үйлдвэрийн хэд илүүдийг гадагшлуулах, улмаар дэлхийн автомашины салбарт эргэл буцалтгүй нойрхох стратегийн төлөвлөгөөгөө Бээжин урагшлуулсаар байна. Европын холбоо Volkswagen, Renault зэрэг өөрийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийг хамгаалахын тулд хятадын машинуудад төрийн татаас авсан эсгийг шалгах, мөн тусгай татвар нуугдуулах хууль эрх зүйн арга хэмжээнүүдийг идэвхтэй судалж эхэлсэн. Хэдий тийм боловч хятадын үйлдвэрлэгч компаниуд өртөг үйлдвэрлэлийн хурдаас гадна батарейны технологийн түвшнэрч барууны уламжлалт автомашины үйлдвэрлэгчдээс давуу талтай болоод байна. Европын эрхлэгчид инфляц өндөр байгаа энэ үед хямд бөгөөд ухаалаг технологи руу тэмүүлж байгаа нь Франц, Германы засгийн газруудын хувьд томоохон сорилт болоод байна.